Сайн байна уу? Солонгосоос ирсэн Ёнсой Ганан эрэгтэйчүүдийн эмнэлгийн эхэмч Мин Ёнги байна. Өнгөрсөн удаа болон энэ удаа Сондөр Мэд эмнэлгээс намайг болон манай хамт олныг урьж авчран найрсгаар хүлээн авч байгаад мөн эмчилгээний мис ажилбарыг хэрэгжүүлэх боломжийг олгож байгаад маш их баярлалаа. Миний хувьд шээс ялруулах эрхтэн судлалаар мэргэжсэн бөгөөд ихэвчлэн эрэгтэйчүүдийн ангаа ухааны мис засал болон эмчилгээг хийдэг. Жишээлбэл бэлгийн сулралтай хэмжээндээ сэтгэл хангалуун бус өвчтнүүдэд эмчилгээ хийж өгч байгаа. Чихрийн шижин юм уу, цусны даралт гэх мэт хууч өвчнөд хүмүүсийн хувьд мэдээжин хэрэг өвчрөлтөнд нь асуудал үүсдэг учраас үүнээс болж гэр бүлийн харилцаанд асуудалтай хүмүүс маш их байдаг. Монгол гэлтгүй дэлхийн нийтэд тулгарч байгаа асуудал учраас эхлээд эмийн эмчилгээ, тарайн эмчилгээ гэх мэт төрөл бүрийн эмчилгээ хийгдэж байгаад эцэст нь мис ажилбарын аргаар эмчлэх боломжтой цаг үе ирсэн. Миний харахаар сэтгэл хангалуун бус байдлыг мэдэрдэг монгол хүмүүс ч гэсэн маш их байгаа учраас энэ хагалгааг би өөрийн мэдих бүх мэдлэг, ур чадвараа ашиглан шийдэж өгмөр байна. Жижиг дотогшоогоо шигдэж орсон нарийнхан эрхтэн гоо сайхны косметик хагалгаагаар шийдэж өгөх боломжтой. Би нийт 2 дахь удаага Монголд ирж байна. Өмнө нь эмнэлгийн үндэслэг болон ямар чиглэлээр тусалж чадхаар байна гэж ирж байсан бол энэ удаа албан ёсоор Сондөр Мэд эмнэлэгт эмчилгээ хийх эрхээ эзэмшээд миний шийдэж чадах хэд хэдэн урологийн эмчилгээ, суулгацын хагалгааг энэ удаа анх удаа хийхээр болсондоо нэг төрлийн хэрэг гэж бодож байна. Мөн монгол хүмүүсийн сэтгэл хангалуун бус байдлыг шийдэж эмчилж өгөхөөр болсондоо баяртай байна. Төгс мэдрэмжийг Сондөр Мэдээс